Монгол улсын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах, нийслэлийн хүн амд гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлаг олох сургалт зохион байгуулж явуулах, нийслэлийн иргэдийн гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төв ашиглалтанд орлоо. Нийслэлийн засаг даргын 2013-аас 2016 оны мөрийн хөтөлбөр тусгагдсны дагуу 2014-өөс 2015 оны нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн иргэдийг гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төв Аврах ангийн барилга нь 4 тэрбум 100 сая төгрөгийн төсөв төртөг төөгөөр баригдаж дууслаа. Сургалт арга зүйн төвийн барилга нь хичээлийн 6 танхимтай, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, үзэврийн 3D бичил кино театр, нийслэлийн онцгой комиссийн худалдааны танхим, баг хурлын танхим зэрэг нийт 52 өрөө бүхий албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зориулалттай 7 айлын албаны орон сууцтай, 1600 м2 талбай бүхий дуудлагын автомашины зогсоолт, гамшигаас хамгаалах сургалт, дадлаг зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах аврах ангитай, ээж бүрэн зохицлбор байгууламж, сургалт арга зүйн төв нийслэлийн иргэдийн гамшигаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшигыг хохирол багтаа даван туулах, олон нийтийн оролцоотой гамшигын эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Жилдээ 40 мянгаас 50 мянган хүнд сургалт зохион байгуулж явуулах хүчин чадалтай Монгол улсын хэмжээнд анхны сургалтын төв болж үйл ажиллагаа явуулах юм.